брэнд дээр очиж шинэ коллекцийг харахад өнөөдөр надад 3 хувцас сонгосон байгаа гэсэн. Ялган дээр хүрээлээ. Айсуулаа ирчмэн 7-8 жилийн туршлагатай гэсэн. Тэгээд өнөөдөр надад тэмдэглэх газараа төрөжсэн. За сайн байна уу? Намайг Ажлуу гэдэг. Би ялган брэндүүд худалдааны зөвлөгөөр ажилладаг байгаа. Манай үндсэн концепт урлагаар дамжуулан Монгол ах уян ёс заншил үндэснийхээ бахархалт уламжлалыг өнөө цагийн загвар дизайны трендүүдтэй хослуулаад хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлаганд илүү нийцсэн бүтээгдэхүүн санал болгохыг зорддог. Ах уй соёл уламжлал түүхээ яг 3 зургаар илэрхийлдэг гэсэн. Энэ жилийн манай ялган брэндийн гаргасан цагаан сарын коллекцээр гаргасан энэ бүтээгдэхүүн маань юун дээр хүрэн болон юбкны хостол. Тэгээд энэхүү хостол маань болохоор яг энэ манай үндэсний энэ одоо зургийг яг энэ торгон дээр юу яаж өгсөн даав утсаар нэхэж хатгаж өгсөн. Яг тэрүүгээр айгүй онцлогтой байгаа. Ийм хэлбэртэй болохоор ташаас гоё харагддаг юм байна. Ийм оюутлын хэлбэртэй болохоор ташаас зүгээр харагдав. Тэгээд энийг ингээд өндөр судалтай өмдөн дээрээ гоё харагдах юм байна. Офис хар өмдөндөө гоё харагдах. Тэгээд нөгөө ажлын зовлон хэдрээр зөвлөсөн. Тэгвэл энийг инструктор энэ хараа хоёулаа нэг нөгөөдөр очиж явна. Тэгснэ филтэн хараа нөгөө талаар хамбан суулгах. Ингээд хоёр өнгийн байгаа. Суулгах өнгийн патаж юм юу дээр цаг зэрэг одоо чимээ ингээд бичиж болно гэсэн. Энэ дээл маань жоохон нэмэгдээд байвал би энийг өмсөж цагаан сараар айлтар хийснэ. Ханаа хамгаалж дээл хүн дулаах юм байна. Тэгээд дээшээ өндөр цомог ингээд хахад энэ нэг чимээ. Тэгээд хатаа тэрфот ягаан мэдээ хүүхдэн хамтаваа. Хослуулаад инженерийн дагуу хослуулаад өмсөж болно гэсэн. Энэ юухэн карматай байна. Гой. Юухэн нүүр дээрээ кармата. Тэгээд энэ яг энэ тайлтай гоё, үний тайлыг гоё болж гаргаж өгсөн юм. Их өөрийн инструктор кармагууд аваад байдаг шүү дээ. Энэ карматай байна. Уцаа ол хийхэд асуудаг. И хавхны маршрут явж байгаа юм шиг харагдаж шүү дээ. Бомб дээр наадмаа зөрүүлж гарсан гэсэн үг. Наадмаа гарсан яг нөгөө лимитэд загвар дахин татагдахгүй.